Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнтэйгээ нэмэлт дугаараараа уулзч байгаадаа баяртай байна. За сардаа 2 удаа оруулж байгаа хагасаа өдрийн нэмэлт дугаар бол ер нь шийдэгдээгүй, эсвэл учир битүүлэг, за эсвэл жаахан маргаантайч гэдэг юм уу те, иймэрхүү cold case болчихсон хэрэгүүдийг голцоо оруулах гэж хичээж байгаа. Өнөөдрийн дугаараар болохоор жаахан хуучирсан хэрэг сонгож бэлтлээ. Монгол улсын авилгатай тэмцэх газрын анхны даргаар ажиллаж байсан Б. Дангаас үрэн агсан бол одоогоос 18 жилийн өмнө буюу 2007 оны 10 дугаар сарын 25-нд Австрали улсын Сидней хотод олон улсын авилгын эсрэг баг хуралд оролцохоор очоод тэндээ учир битүүлгээр амиа алдсан. За тухайн үед бол Монголд авилгатай тэмцэх газар дөнгөж байгуулагдаад тэгээд авилгын хэрэгүүдийг шалгаж эхэлж исэн юм байна. Талигаач нас барах үедээ нэр бүхий 74 улс төрч тэгээд нийгэмд нөлөө бүхий бизнесмэнүүдийн ийм авилгын хэрэгүүдийг одоо аваад яг шалгаж байсан бөгөөд магадгүй одоо авилгын хэрэгээ шалгуулж байсан хүмүүс захиалгаар түүний амнасыг хороолгосон байж болзошгүй. Өөрөөр хэлэх юм бол улс төрийн аллага байсан байж магадгүй гэж үздэг юм байна. За тухайн үед бол энэ хэрэг нэлийн хүмүүсийн анхаарлын төвд орж исэн гэсэн. За үүний нэгэн жишээ гэх юм бол яг хэрэг гарсны дараа түүний гэр бүлийнх нь хүмүүс гадуур явж автобусанд ч сууж чадгаа болсон. Тандгүй гудамжинд таарсан бүх хүмүүс хэрэг юу болсон бэ? Яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ? Та нар хэргийн араас явж гин үү? Нэг бол одоо түүний өхлийг мөнгө аваад дарчихсан юм уу гэд асууж шалгаагаад амар хэцүү гадуур явах ч одоо боломжгүй болчихсон байсан гэж ярьж байсан. Тухайн үеийн хүмүүс бол сайн мэдж байгаа байх. Би бол тухайн үед одоо 10 жилийн жоох хүүхдээс учраас огт сонсож байгаагүй. Тиймээс одоо манай үеийн залуучууд нэг их мэдэхгүй байх гэж бодоод энэ хэргийг ярихаар сонгосон байгаа. Б. Дангаас үрэнгүй 1951 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1975 онд Оросын холбооны улсын Ирхүү хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлэр төгссөн. За тэрээр улсын дээд шүүхэд ахлах зааварлагч, нийслэлийн шүүхэд орлогч дарга, үндсэн хуулийн цэцгийн гишүүн эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүхийн коллегийн дарга, за тэгээд дээд шүүхийн судалгааны төвийн захирал зэрэг албан тушаалыг хашиж агаад 2006 оны 12 дугаар сарын 28-нд улсын их хурлын 96 дугаартай тогтоолоор авилгатай тэмцэх газрын анхны даргаар томилогдож ажиллаж эхэлсэн. За ингээд 2007 онд авилгатай тэмцэх олон улсын хуралд суухаар албаны 5 хүнтэйгээ хамт зургуулаа одоо Австрали улсыг зориод эргэж ирээгүй. За олон улсын хурал төрийн дээд албан тушаалтнууд ирж байгаа учраас мэдээж ойлгомжтой. Тэдгээр хүмүүсийг байрлуулах зочид буудал, хэрэгцээ төсвийг нь бол бүгдийг батлаад Дэлхийн банк санхүүжүүлж байсан. За үүний дагуу бол Монголоос явсан 6 хүний байрлах зочид буудлыг нь 1 сарын өмнө бүгдийг нь захиалсан. Тэгээ Сидней хот руу нисэхдээ бүгд найрамдах Солонгос улсад Инчоны нисэх буудлаар одоо дамжаад дараагийн нислэгээ хүлээж авах үедээ талигаачтай хамт явж исэн тухайн үеийн авилгатай тэмцэх газрын тамгын хилцээний дарга А гэх хүн бол талигаачд гинэд даргаа зочид буудлын захиалгыг 14 хоногийн өмнө цуцалчихсан. Бид нар Австральд олон хоног болох учраас төсөв өндөр гарч байна. Тэгээд Монгол айлд 3-3-аараа байрлахаар болсон гэсэн юм гинтийн өөрчлөлтийг хэлж дуулгасан байна. За ингээд 2007 оны 10 дугаар сарын 24-нд бол Сиднейд буугаад эхний өдрийн хуралдаа сууцгаасан. Тэгээд оройн талигаач, за тэгээд авилгатай тэмцэх газрын нэг ажилтан, мөн цагдаагийн хурандаа Д, орчуулагч, төслийн зохион байгуулагч Ө гээд одоо 4 хүн хамтдаа Сиднейд амьдардаг Монгол улсын иргэн Т гэх хүний гэрт очиж хонсон байдаг. Бусад хамт явж байсан хүмүүс нь болохоор одоо тусдаа өөр нэг Монгол айлд хуваагдаад хонсон юм байна. За ингээд энэ үед бол Т гэх айлынд буугаад одоо дайлуулж цайлуулад хоол унд идээд нэг шил дарс хувааж уугаад унтцгаасан гэсэн мэдээлэл байсан. Гэтэл маргааш өглөөнөнд буюу 10 дугаар сарын 25-ны өглөө 6 цаг 15 минутанд тухайн айлын эзэгтэй одоо эхнэр нь угаалгын өрөөндөө орсон чинь талигаач Дангаас өрөнгөө ухаангүй суултуурын хажууд хөвтөж байсан. За ингээд одоо тэр гэрт байсан хүмүүс бол бүгд зочирдоод яаралтай түргэн тусламж дуудсан байсан. За тухайн үед бол хүн ухаангүй байна гэсэн дуудлага өгсөн чинь Австралийн яаралтай тусламжийн диспатчер нь одоо тусламж очих хүртэл уцаа салгалгүй байгаад анхны тусламж үзүүлэх зөвлөгөө өгсөн. Гэрийн эзэн Т болон түүний эхнэр хоёр талигаачийн биед одоо зүрхэнд нь массаж хийгээд хиймэл амьсгаа гэх мэт одоо ийм анхны тусламжийг үзүүлсэн.
удалгүй тусламж ирээд Сидней хотын Сент Винсентийн эмнэлэг рүү одоо талигаачийг хүргээд бүхий л арга хэмжээг авсан боловч эмнэлгийн тусламж авахаасаа нэгэнт өнгөрч өгсөн амьсгал хураасан байсан. Олон улсын хуралд оролцохоор ирсэн гадаад улсын өндөр албан тушаалтан хүн өөрийнх нь улсын нутаг дэвсгэрт нас барсан тухайд бол Австрали улсын холбогдох байгууллагууд нэлээд ийм нухацтай хандсан гэж бичсэн байна. Түүний үхлийн шалтгааныг тогтоох тэгээд мөрдлөг шалгалтын ажиллагаа удалгүй эхэлсэн. Задлан шинжилгээ хүртэл хийсэн. За ингээд хамгийн ихэнд бол талигаачтай хамт нэг гэрт хонсон хүмүүсээс мэдүүлэг тайлбарыг авсан. За үүний дотроос хамгийн анхаарал татгуулсан гэх юм бол талигаачийн хонсон өрөөнийх нь яг хажуу талын өрөөнд тухайн айлын 13 настай охин хичээлээ давтаад үдэш хүртэл суусан байгаа. За энэ хугацаанд талигаач хид хідэн удаа ариун цэврийн өрөө орж биеийн тавгүй байдалтай байсан. Тэгээд энэ охины мэдүүлэгтээ дурдсанаар талигаач ариун цэврийн өрөөнөөс гараад хан түшээд яваад байсан. Бие нь ер нь таа руу харагдсан гэсэн байна. Харин түүнээс одоо эргүүлээд яагаад аав ээжтэй хэлээгүй талаар нь асуухад бол тодорхой хариулт хэлдэггүй юм байна. Мөн талигаачийг олсон хүн буюу одоо тухайн айлын эзэгтэй болохоор бас л тодорхой зүйл хэлдэггүй, мэдүүлэг өгөхдөө уйлаад л байдаг гэж хэд хэдэн их сурвалжууд дээр дурдсан байсан. Мөн дараагийн анхаарал татгууц зүйл гэвэл талигаачийн биеийн тавгүй ирэхэд тэгээд олон удаа ариун цэврийн өрөө рүү орж гарч явж байсан гэж гэрч охин хэлдэг боловч түүнтэй нэг өрөөнд хамт байсан хүмүүсийн нэг нь ч мэддэггүй тэгээд шүн огт юу ч сонсоогүй гэж мэдүүлдэг. Хамгийн сонирхолтой нь хоёр давхар одоо төмөр ор байсан. Тэрний доод талд нь талигаач унтаад дээд давхарт нь бол түүнтэй хамт явж исэн орчуулагч, төслийн зохион байгуулагч гэдэг хүн унтсан. Тэгээд тухайн хоёр давхар ор нь бол хүн босгод төмөр нь хягтнаад дугардаг ийм хөдөлгөөн орчихсон ор байсныг талигаачийн дүүн өөрөө Австралид очоод өөрийн биеэр шалгаж үтсэн байд юм байна. Үүнээс гадна талигаачийг эмнэлэгт хүргээд эхний байдлаар цогцт нь үзлэг хийсэн чинь бүхэл бүтэн 6-гийн 6 хавирга нь хугарчихсан байсан. За үүний тайлбар нь бол сүүлд гарахдаа гэрийн эзэд диспатчерийн заавраар амьсгалуулах тусламж үзүүлж байхдаа хавиргыг нь хугалсан гэсэн тайлбарыг өгсөн. Мөн талигаачтай хамт Австрали руу явсан албаны хүмүүсийн тухайд одоо тэдний гаргаж байсан зарим нэг үйлдэл нь шууд бусч гэсэн ер нь одоо хүм муутай гэж харагдахаар за цаашлаад өөрсдийг нь хэрэгт холбоотой байх боломжтой юмаа гэсэн ийм хардлагыг төрүүлэхээр хид хідэн үйлдэл байд юм байна. За эдгээрээс нь дурдах юм бол Австрали улсад одоо Сент Винсентийн эмнэлэгт талигаачийн биед задлан шинжилгээ хийхэд заавал талигаачийн талаас хэн нэгэн хүн байлцуулах шаардлагатай байсан. Гэвч тухайн үед бол Монголоос гэр бүлээс нь хүмүүс очиж арай амжаагүй байсан юм байна. Гэтэл хамт явж исэн хүмүүс нь хинч задлан шинжилгээнд хамт байлцаагүй, бүр эмчтэй ч огт уулзаагүй. За тэгээд талигаачийн гэр бүлийнхэн Австралид хурж ирэхээс өмнө одоо хамт явсан хүнийхээ нас орчоод байхад цогцыг нь эмнэлэгт тэгээд тэр чигт нь орхиод өөрсдөө Монголд ирцгээсэн байна. Эдгээр үйлдэлээс нь гадна анх талигаачийг амиа алдсан тухай Монгол руу мэдэгдэхдээ анхнаасаа зочид буудалд огт буугаагүй айлд хонсон байж иж дарга зочид буудалд учир битүүлгээр нас барчглаа. Нас барахынхаа өмнө их ууртай байсан гэсэн худал мэдээлэл тараасан байд юм байна. За тэрч бүхэл талигаачийн дүүн Австралид очих хүртлээр тэднийг зочид буудалд буусан гэж бодож байсан байгаа. Ер нь бол айлд хонсон тухайга одоо нуун далталж байсан юм байна. Одоо хүртлийн авилгатай тэмцэх газар ажиллаж байгаа ингээтэй хүүхэн байдаг. Ерөөсөө энэ ахын нас баралтын талаар Монголын ард түмэнд болон энэ сэтгүүл сурвалжлагч нарт хамгийн одоо худал мэдээлэл анх тараасан хүн бол ингээтэй. Ингээтэйг бол авилгатай тэмцэх газрын үеийн дарга нар авч ажиллаулдаг. 2007 оны 10 сарын 25-ны өглөө Монгол улсын засгийн газар ерөнхийлөгчийн тамгын газар авилгатай тэмцэх газар мэдээ өгсөн. За бид одоо ингээд олон улсын баг хурлуудад явж байсан. Нэг өдөр амжилттай боллоо. Хоёр дахь өдрийн шөнө одоо манай дарга зуурдаа нас барсан. Гэхдээ энэ хүн бол одоо зочид уудлаас барсан гэж мэдээлэл өгсөн. Тэгээ яг тэргийн газар нь одоо яваад очиход зочид уудалд биш хувь айлд нас барсан. Тэгэхээр энэс бол улбаатай.
талигачийн ар гэрийнхэн тэдгээр хамт явсан хүмүүстэй нь уулзах, тэгээд нарийн ширийн зүйлийг нь асууж тодруулъя, хэрэг шаардлагатай байж болох мэдээлэл цуглуулъя гэд холбогдохоор ерөөсөө өнөөдрийг хүртэл 18 жил уцаа салгаад таслаад алга болчдөг. Нэг бол уулзахаар цаг газар товлонгуудаа ирдэггүй цухтаагаад байдаг гэсэн. Мөн энэ хүмүүсийг шалгаж өгөөч гэд үргэлдэл хүсэлт энтер хэд хэдэн удаа өгчээсэн ч гэсэн ерөөсө бүтээгүүд авилгатай тэмцэх газраас 2 хүнийг нь бол ажлаас нь чөлөөлсөн. Нөгөө 2 хүнд нь бол цалингийн тодорхой хувиар торгох шийтгэл ногдуулсан байдгийн байна. За одоо үргэлжлүүлээд шүүхийн шинжилгээнийх нь тухай ярилцъя. За Австралийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр талигачийн бөөр, тарих, зүрх, илэг, дэлүү гэд бүх эрхтнээс нь дээж авч үзэхэд талигач нь уургийн дутагдалд орж нас барсан гэж гарсан. Надад олцсон мэдээлэл дээрээс харахад хүн яагаад уургийн дутагдалд ордог вэ гэхээр ихэвчлэн хордуулагч бодисноос болдог гэсэн байна. Гэхдээ яг баттай гэдгийг нь бол яг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Австральд задлан шинжилгээ хийчгээд цогцыг нь Монголд авчирмагцаа Монголд дахин задланд оруулсан байгаа. Гэтэл Монгол талаас гаргасан шинжилгээний хариу нь зүрхний цусан хангамжийн дутагдлаас болж нас барсан байж болзошгүй гэсэн ийм тис өөр хариу гарсан. Мөн уушигны итгэвхтэй хэлбэрийн сүрье, илэгний итгэвхтэй архаг өрөвсөл хатууралтай байсан гэсэн дүгнэлтүүдийг бол гаргасан юм байна. За тэгээд хамгийн том маргаан дагуулсан энэ хэргийг хүмүүсийн дунд яригдах болсон шалтгаан нь гэх юм бол цогцыг Монголд авч ирэхээс өмнө задлан шинжилгээний дүгнэлт гаргасан. За талигачийн дүү Дансал Австралиас ахыхаа цогцыг аваад 11-р сарын 3-нд буян тухай олон улсын нисэх онгоцны буудалд буусан. Гэтэл задлан шинжилгээ цогцос ирэхээс 2 хоногийн өмнө буюу 11-р сарын 1-нд хийгээд тэр өдөр нь дүгнэлт гаргасан гэсэн ийм бичиг баримтыг бол үйлдчихсэн байсан. Түүний дүү Дансал хэлэхдээ хэнийхээ бид шинжилгээ хийгээд хуурамч дүгнэлт үйлдэснийг мэдэхгүй. Австралийн эмч нарын гаргасан шинжилгээний хариу зөв болж таарж байна. Юунаас хаанаас хорцсон байх вэ гэдгийг судлаж үзэх хэрэгтэй. Миний хардаж байгаагаар тэд уусан винонд нь хор хийсэн байхаа гэж түүний дүү Дансал бол мэдэгдэл гаргасан байсан. Мөн төрийн өндөр албан тушаалтны өвчний түүхийг бол олон нийтэд мэдээлэх ёсгүй байдаг. Хуулиараа хориотой байд юм байна л да. Гэтэл шүүхийн шинжилгээний үндэсний төвийн захирал, шүүх эмнэлгийн хилцээний дарга, ерөнхий шинжээч гэх зэрэг хүмүүс бол тухайн оныхоо 11-р сарын сүүлчээр Eagle телевизэд талигачийн өвчний түүх, задлан шинжилгээний дүгнэлтийг нэг бүрчлэн ярьж олонд цацсан байна. Хоёр дахь нэг зүйл нь ямар зүйл дандаа худлаа ярих чивд үхээр зэрэг анагаа ухаан техник томог төхөөрөмж асар их хөгжсөн Австрали улсын ахын талаар гаргасан шинжилгээний хариу байдаг. Тэгэхээр энэ шинжилгээний хариу бол уургийн дутагдлаар нас барсан гэж болсон. Монгол улсын засгийн газраас гаргасан Жамбал зоогчтой вагийн дүгнэлт болохоор зүрхний цусан хангамжийн дутагдлаар нас барсан гэж 2 өөр дүгнэлт гарсан байна. Тэгэл энэ хэрүүл 10 гаруй жил үргэлжилж байгаа. Жамбал зоо өөрөө ирж уулзна гэдэг утасныхаа дугаар маагаар хөөчлөд алга болсон. Энэ дэвэж дотроо боддог байхгүй юу? Хүн нэгэнт хорвоо төрсөн юм чи хорвоос уцах нь бол ертөнцийн зам. Гэхдээ аргийн өр хөөхд ард түмнийхээ дунд үнэн зөв тэр хүн явах хэрэгтэй. Ажлаа хийгээд явж исэн, олон улсын байгуулсан, тэгээд цуглаад нас болсон. Тэгээд бас хэд хэдэн хүнтэй уулзсан энэ Австралийн дүнэлтээ уургийн дутагдлаар нас барсан байна гэж дүгнэлт бол ерөөсөө хүний биеинд асар хурдан багны хугацаанд хордуулж бодис хийхэд хүний биеинд агуулж байдаг 8 амийн хүчилд дорой устдаг. За тэгээд тухайн үед бол энэ хэргийн тухай мэдээллийг цаг тухайд нь авч исэн манай аав ээж, ах эгч нарын үеийнхэн сонсож байгаа байх. Хамгийн гол яригдаж олонний сэтгэлийг сэртгэл гэж байсан зүйл нь юу вэ гэхээр талигачийн цогцос нүдгүй байсан гэж яригддаг. Энэ талаар нь түүний дүү бол дараах мэдээллийг гаргасан байна. Та бүхэнд хэвлэлд өгсөн ярилцлагын хэсгээс нь уншиж өгье. Би ахыхаа цогцыг авахаар Австральд очиход түүний өмсөж явсан хувцсыг нь цэмбитэл нь өмсүүлээд үсийг нь арагшин саманчихсан байсан. Яг л унтаж байгаа юм шиг харагдсан.
Гэхдээ хэдийнэ задлан шинжилгээ хийгээд бүх эд эрхтнийг нь уутанд хийчихсэн байсан. Өөрөөр хэлбэл задлан хийн гэдэг нь цээж хевлийг нь хоосон болгоод нэг тусал цусч үгүй болгоцсон байсан гэсэн үг. Монгол руу явах ачаа тээврийн онгоц байхгүй учраас цогцыг нь хайрцагт хийгээд зорчигч тээврийн онгоцоор авч ирсэн. Хайрцагн дээр нь хагарах аюултай гэж бичээд ачаад авчруулсан. Би Австралиас гарахдаа ахыхаа нүүрэн дээр нь хадаг тавиад бүх эд эрхтнийг нь шалгасан. Нүд нь яах аргагүй байрандаа байсан. Ахын шарлыг ирэхэд улсын 2 дугаар төв эмнэлгийн цогцос хадгалах газарт хүргээд задалж үзэхэд хадаг нь хажуу тал руугаа унчихсан. Нүд нь нэг л өөр сонин харагдсан. Ойртоод хартал 2 нүднийх нь оронд хуванцар хиймэл нүд хийгээд зориулалтын цавуугаар наачсан байсан. Явдал донд цавуун салаад хуванцар нүд нь байрнаасаа хөдөлчихсөн байсныг Монголд ирээд л тэгж мэдсэн. Ахыгаа алдчихсан. Дээрээс нь эд эрхтэн нь 2 мм байхгүй гэхээр тэнгэр дахиад л хөмөрөх шиг болсон. Хүний нутагт бие их барьсан ч ирээд нүдэн байхгүйг мэдээд нурчдагюм байна лээ. Ядаж эд эрхтнийг нь бүрэн бүтэн үлдээчихгүй яавдаа гэж гол гогддог юм. Би ахыхаа нүдийг авах гэж Австрал руу 3 удаа захидал бичсэн. Гурвууланд нь нүдний талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж хариу ирсэн. Дахиад бас бичнэ, ямар хариу ирэхийг мэдэхгүй. Заримдаа ахыгаа шүүхийн байгууллагатаа ажиллаж байсан ч болоосоо яах гэж авилгатай тэмцэх газарт очивдоо гэж бодох юм. Хэрвээ тэгсэн бол өнөөдөр амьд минь гавьяаныхаа амралтанд гарчихсан байх байсан. Мөн түүний дүү хэлэхдээ ахыхаа үхлийн үнэн учрыг олохыг хүсэж уйлзаагүй төрийн өндөр албан тушаалтан үлдээгүй үе үеийн ерөнхийлөгч, хууль зүйн дотоод хэргийн сайдтай хүртэл уулзсан. Нэгэн ч энэ хэргийг шийдэж өгч чадаагүй. Энэ хэрэг хэсэг хугацааны дараа одоо хэрэгсэхгүй болчхоор нь өргөдөл гаргаж байгаа дахиад сэргээлгсэн. Гэтэл дахиад хэсэг хугацааны дараа хэрэгсэхгүй болгоод ингэ яваад байдаг. Тэгээ хууль хяналтын байгууллагынхан аллах гэж үзээгүй учраас бид шууд тэгж ярьж чадахгүй байна гэсэн ийм ярилцлагыг түүний дүү Дансал бол өгсөн байдаг. Дээр дурдсанчлан авилгатай тэмцэх газар дөнгөж байгуулагдаад тэгээд хэрэг шалгаж эхэлжсэн. Талигач нас барахаасаа 4 сарын өмнө буюу 2007 оны 6 сард гавьяат хуульч Чимэд гуайтай уулзсан. Тэгээд шинэ ажилчин хэр вэ гэд асуусан чинь их хүнд ажил юм аа. Ер нь авилгатай тэмцэх газрын дарга гэдэг чинь жирийн хүн хийдэг ажил биш байна. Улсын дээд шүүхтээ эргээд очиж ажилламаар байна гэж хэлсэн байдаг. За эндээс харахад бол би Дангаас өрн агсан авилгатай тэмцэх газарт ажиллаж байхдаа ажлын дарамттай байсан нь бол илт байдгаа гэж хид хідэн их сурвалжууд дээр дурдсан байдаг. Энэ хэрэг бол одоо 10 гаруй жил шалгагдаад энэ хэрэг хааж өөрөөр хэлэх юм бол гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэдэг. Гэтэл тэн дотор 13 зүйлийн шалгахаар зүйл байдаг байхгүй. Мөн та бүхэн мэдэх байх нөгөө эдийн засагч улс төрийн шүүмж энтер бичдэг дефакто жаргал сайхан гэд хүн байдаг да. Жаргал сайхангүй болохоор 6-аас 7 жилийн өмнө нэг нийтлэл дээр дурдсан байсан. Юу гэж бичсэн байсан бэ гэхээр авилгын гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй газар буюу авилгатай тэмцэх газрын анхны дарга Дангаас хүрэн тодорхой бус шалтгаанаар гадаадад амиа алдсан. Дараагийн дарга санг рахчаа шоронд орсон. 3 дахь дарга нь болох ган болт өөрийн хүсэлтээр огцорсон. 4 дахь дарга буюу инх жаргалыг тухайн үеийн ерөнхийлөгч огцорхыг шаардсан гэх мэтчлэн хин ч энэ албан тушаалд очсон 6 жилийн хугацаагаа бол бүрэн гүйцэд албаа харшдаггүй ямар нэгэн шалтгаанаар огцордог учраас авилгатай тэмцэх газрын дарга гэх энэхүү албан тушаал нь Монгол шиг танил талдаа дулдуудсан ийм нийгэмд эзэндээ тун халтай ажил байна гэж тодорхойлсон байлээ. За өөрөөр хэлэх юм бол Дангаас өрн гуайн амиа алдсан шалтгаан бол түүний албан тушаалтай холбоотой байх боломжтой бөгөөд авилгатай тэмцэн гэдэг бол маш эрсдэлтэй ажил. Зоригтой аавын хүү хийнэ гэж одоо учир мэддэг. Одоо хууль шүүхийн байгууллагын хүмүүсээс ярьдгийн байлээ. Харин одоогоор буюу 2025 оны байдлаар авилгатай тэмцэх газрын даргаар ажиллаж байгаа хүн болохоор 5 дахь дарга нь анх удаага хугацаагаа дуустал нь ажиллаж байгаа хүн бөгөөд Хинтээ аймгийн хүн юм байлээ. Зарим нэг мэдээллийн их сурвалжууд дээр бол одоо дурдсанаар авилгатай тэмцэх газрын даргаар одоо монгол хүн биш гадаад хүн тавьж ижил авилгын гэмт хэрэгүүд ашиг сонирхлын зөрчилгүй шийдэгдэнэ гэж бичсэн байлээ. За ингээд ямар ч байсан би өөрөө сонсож байгааг болохоор энэ хэргийг одоо сонирхож уншиж явж агаад тэгээд миний үеийн залуучууд бас мэдээд аваасай гэд өнөөдрийн дугаарыг бэлдэж орууллаа. Дангаас өрн агсныг учир битүүлэхээр гадаад улсад амиа алдаад 18 жил болсон ч түүний ар гэрийнхэн бол үхлийн шалтгааныг нь өнөөдрийг хүртэл олоогүй байгааг та бүхэн дугаараа сонсож байх явцдаа ойлгосон байх. Түүний ар гэрийнхэн Монгол талаа
талаас энэ хэргийг шийдэж өгнө гэдэгт итгэсээр Австрали талаас бол ахыхаа хоёр нүдийг ирнэ гэж хүлээсээр байгаа гэж ярихыг нь сонсоод бас эвгүй санагдаж байлаа. Дарга зэрэгч гэлтгүй ер нь хайртай дотны хүмүүсээ гинтийн тэгээ учир битүүлэг өгөхлөөр алдна гэдэг бол ард нь үлдчихэж байгаа гэр бүлийнхэнд нь ямар хүнд тусж байгаа вэ гэдг нь бол ойлгомжтой. Өнөөдрийн нэмэлт дугаар маань одоо олдож байгаа мэдээллүүдээс ялгаж салгаад хит их одоо улс төржүүлэхгүйгээр ярих гэж хичээлээ. Богинохон болсон байх. Гэхдээ манай сувг дээр бол заавалчгүй яригдах ёстой хэрэгүүдийн нэг гэж бодсон болохоор оруулсан байгаа. Энэ хүртэл надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лайк болон subscribe товчоо дарахаа битгий мартаарай. Мөн санал бодлоо заавал бичиж үлдээгээрэй. Түр баяртай.